За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног буюу 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн зах зээл дээр за ямар үйл явдлууд гарав. Тэгээд мөн 2 дахь зах зээлийн хувьцааны 2 дахь зах зээлийнхаа арилжааны мэдээг товчхон танилцуулъя. За эхлээд арилжааны мэдээ. Өнгөрсөн 7 хоногт бол нийт 7.8 тэрбум төгрөгийн ийм арилжаа явагдсан байна. Хамгийн их идэвхтэй арилжаалагдсан 5 үнцаас нэгт нь QPay за 2.1 тэрбум, хоёрт нь Эрдэнэ ресурс девелопмент 363.2 сая. За гуравт нь Хаан банк 351.3 сая. Дөрөвт нь 5 толгой 93.7 сая, тавт нь Апо 92.8 сая төгрөгийн тус арилжаа явагдаж за өнгөрсөн 7 хоногийн хувьд бол арилжааны идэвхээрээ ингэж тэргүүлсэн байна. За QPay-ийн хувьд бол вакцины арилжаа явагдсан байгаа. За хэдүүлээ вакцины арилжааных нь мэдээллийг харъя. Тэгэхээр 10 дугаар сарын 13-ны өдөр 2 тэрбум төгрөгийн 8 сая 900 ширхгийн вакцины арилжаа 225 төгрөгөөр явагдсан байна. За тэгвэл одоо хамгийн их өсөлт үзүүлсэн 5 үнцаас гэх юм бол нэгт нь BDC-г 55.3%-аар өсөж 912 төгрөгөөр хаагдсан. Хоёрт нь Эрдэнэ авто зам 15%-аар, гуравт нь Тэнгэрлэг медиа групп 14.3%-аар өсөж 700 төгрөгөөр. За дөрөвт нь Монгол алт компани 15%-аар өсөж 14.2%-аар өсөж 2140. За тавт нь Талхчгэр 13%-аар өсөж 3380 дээр тус хаагдсан юм үзүүлэлттэй байна. За энэ хүү өсөлт бол мэдээж өнгөрсөн 7 хоногоос гэсэн үг, өмнөх 7 хоногоос гэсэн үг. Эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнцаас хэм бол за нэгт нь Моннав 15%, хоёрт нь Стандарт Нос мөн 15%, гуравт нь Мик Холдинг 11.9%, за дөрөвт нь Крипто үндэстэн 11.2%, тавт нь Хүрд 6.9%-аар тус буурсан юм үзүүлэлттэй байна. За хоёр үнцаас хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд бол үндэсний хувьчлалын сан 1.7%-аар буурч 93.9 төгрөгөөр хаагдсан бол мандал ирээдүйн өсөлт 0.3%-аар буурч 915 төгрөгөөр хаагдсан байна. Мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд 33 сая төгрөгийн арилжаа, за үндэсний хувьчлалын сангийн хувьд бол 1.9 сая төгрөгийн арилжаа тус явагдсан ийм үзүүлэлттэй байна. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт ямар гол үйл явдлууд болсон гэхээр за нэг 2-3 компани туузын тогтоол гарснаас өөр бол нэг томоохон үйл явдал болсонгүй. За ихэнх юм хувьцаа хөрөнгөний зах зээл сонирхдаг хүмүүсийн хувьд бол компаниудын санхүүгийн 3 дугаар улирлын санхүүгийн тайланг энэ 7 хоногт гарах уу гэсэн хүлээлттэй байгаа. За гэхдээ миний ойлгож байгаагаар бол Нягтланбат хүртгэлийн тухай хууль дээр бол улирлаар тайлан гаргана гэсэн юм хугацаа байхгүй. Том аж ахуй нэгжүүд жилд 2 удаа буюу эхний хагасжил жилийн эцээр за жижиг аж ахуй нэгжүүд бол жилд 1 удаа гарч байгаа. За тэгэхээр хувьцаат компаниуд бол том аж ахуй нэгж буюу стовсыг мөрдөх үүрэгтэй аж ахуй нэгж ангилд ордог. Бөгөөд жилд 2 удаа ямар ч байсан хуулийн шаардлагын дагуу тайлангаа гаргадаг. Тэгэхээр улирлынх бол сайн дурын шинжтэй гэсэн үг. За 2-3 компани л хувьцааны идэвхтэй арилжаалагддаг нэгдүгээр ангиллын хувьд бол 2-3 компани л ийм тайлан гарсан байлаа. За Лендмен байсан, Хасбанк байсан. За та хэд хүсэх юм бол хувьцаат компани мэдээлэл гэсэн хэсгээс ингээд харах боломжтой. За ямар компаниудын тогтоол гарсан бэ гэхээр за Монголчуудын хувьцаат компани туузын тогтоол гарсан байна. 10 сарын 2-нд гарсан боловч за энэ маань бол өнгөрсөн 7 хоногт хэвлэгдсэн. Тэгэхээр нэг юм 2-7 хоног орчмын юм хоцрогдолтой яваад байдаг гэх юм уу да. 1-2-7 хоногийн дараа тухайн мэдээлэл нь хөрөнгийн биржийн сайт дээр ингэж байршаад байгаа. За ямар тогтоол вэ гэсэн чинь за сонирхлын зөрчилтэй хилцэл хийх зөвшөөрөл олгох тухай гээд Арт Кредит банк ус санхүүгийн байгууллага компани хадгаламжийн дасанд байршуулсан 1 сая ам долларыг үргэлжлүүлэн 6 сарын хугацаатай жилийн 4% хүүтэйгээр ингэж үргэлжлүүлэн байршуулахыг за гүйцэтгэх удирдлагатаа зөвшөөрсөн үү гэсэн юм туузын тогтоол гарсан байна. За мөн Арт Кредит банк устай холбоотой хувьцаа эзэмшигчдээ ээлж тус хурлын шийдвэр гарсан 10 сарын 13-ны өдөр. За энэ гэхдээ үйл ажиллагаанд факторингийн үйлчлэгийг нэмсэн. Тэгээд хаягийн өөрчлөлт орсон байна. За Лендменийн мөн туузын тогтоол. За энэ болохоор зээлээр их усвар татан төвлөрүүлэх гэрээ байгуулах эрх олгох тухай гэсэн юм. За би ойлгохдоо бол олон улсын хөрөнгө оруулагчдаас 20 сая ам доллар хүртэлх хэмжээний зээлийн санхүүжилт татахыг л
гүйцэтгэх удирдлагатаа зөвшөөрж байгаа юм болов уу гэж ойлгосон. За товчхондоо өнгөрсөн 7 хоногийн мэдээлэл энэ хүрээд өндөрлөж байна. Хэрвээ та иймэрхүү мэдээлэл авахыг хүсвэл сувгийг минь заавал дагаарай.